Улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс ээлжид хилцүүлэхийг зохион байгууллаа. Энэ удаагийн хилцүүлгийг танхимд бус бодит байдал дээр нь буюу эрүүл мэндийн байгууллага иргэд олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулснараа онцлог байлаа. Сонгын таархан дүүрэгт баригдсан Азийн хөгжлийн банкны санхүүц баригдсан 220 ортой эмнэлэг хэдэн өргөний өртөгтэй болсон гэж бодож байна. 55 сая доллар буюу 200 тэрбум орчим төгрөгөөр болсон. Яг ковидын өмнө буюу 2019 онд ашиглалтанд орсон. За манай Сүхбаатар дүүргийн эмнэлэг газар чөлөөлөлтөйгөө 2.2 га газар буюу барилгын нийт хэмжээ 12,500 м2 барилга газар чөлөөлөлтөйгөө нийлээд барилгатайгаа нийлээд 38.8 тэрбум. 38.8 тэрбум. Дээр нь Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаа 12 тэрбум орчим төгрөгийн 3 шатлалтайгаар тоног төхөөрөмж CT, Имра бүгдийг авсан 12 тэрбум. Нийтдээ ойролцоогоор 60 тэрбум төгрөг 200 ортой Сүхбаатар дүүргийн сэлб нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орж байна. Энэ хооронд зөрүү байгаа. Ягаад тэгэхээр эн чинь Чингэлтэй дүүргийн 145 мянган иргэн за би Чингэлтэй дүүргийн Дэнжин мянган тэнд бас өссөн амьдарч ирсэн. Тэгээ яг энэ эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлдэг байсан. Одоо хүртэл ийм л 2 оны төсөв дээр мөнгө тавиад одоо тэр төсөвчод би та хэд эндээс ингээ харуулсан ч болж л байна л да. 16 тэрбум гэж тавьчаад дахиад одоо 18 9 тэрбум болгоод явж байгаа. Энэ хараа 2022 онд улсын төсөв дээр 16 тэрбум 4 бол дараа хэлж шүү дээ. Тавьчаад дахиад 2024 онд 19 тэрбум болгоо явж байгаа. Тэгэхээр цаана юу явж ийм гэхээр энэ шударгал хэдүүлээрээ те урд нь эндээ сонгогдсон Монгол Ардын намын эрх барьж байгаа нөхдүүд чинь манай энэ Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарт тоглоо хийсэн шүү. Тэгээд энэ ямар ч эрүүл мэндийн шаардлага хангаагүй барилгахт одоо эмнэлэг маань байрлалт юм байна. Тэгээд одоо CT буюу тэ компьютер томограф тэ бусад холбогдох тоног төхөөрөмж огт байдгүй юм байна. Би тэрийг маш их гайхлаа. Яагаад гэвэл нөгөө бараа материалын 1.3 тэрбумын илүүдэл чинь эрүүл мэндийн салбар дээр байгаа байхгүй юу? Илүү бараа байна гэдэг. Гэтэл тэнд ямар бараа илүү байгаад байдгийг энд яхаараа одоо хүртэл бүхэл бүтэн 142 мянган иргэдтэй энэ дүүрэгт MRI нөгөө бусад тоног төхөөрөмжийнхэн тэр одоо зургийг суулгаагүй юм байна. Дотор суулгацсан. Огт байхгүй. Тийм атал яараа тэрийг ингээд тендер шалгараад ажил нь эхэлсэн байдгийг. За тэгээд улмаар одоо эргэж тэр зургийг хийж нүхэж хийж тийм учраас ингэж төсөв нь 3 тэрбумаар нэмэгдсэн гэсэн. Тэгэхээр ер нь бүхэлдээ л аль ажиллагаа нь ерөнхийдөө л манай Монгол улсын өнөөгийн бүх газар бүх шатанд байгаа төрийн ажлын л тодорхой илэрлэл гэж харж байна. Чингэлтэй дүүргийн маань хувьд бас угаасаа эрүүл мэндийн төвөнд зөрөлтийн бус байранд байдаг. Хажуу талд нь шинээр өргөтгөл барьж байгаа өргөтгөлийн ажил нь жоохон саацсан юм байдалтай байна. Яг энд одоо бид энийг гоё шинэ лабораторид өрөөнд дотор зогсож байгаа ч гэсэн энэ бол хуучнаар бол бидний мэддгээр 7 буудалд байна л да. Сэлб төвгээд яг энийн дээр одоо цоо шин эмнэлгийн ингээд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар би бас хувьдаа анх бодохдоо дүүрэгт чинь тийм том нэгдсэн эмнэлэг барих ийм хөрөнгө санхүү байдгийн болов уу гэж бодож байсан. Тэгэхээр сая хурж ирээд эрүүл мэндийн төвийн за хуучин засагтаргаар ажиллаж бас одоо улсын их хурлын гишүүн Болормоо гишүүн за төслийн өдөртөгч Баярхуу гээд эмч бүгдээрээ бас энэ төвтэй танилцлаа. Үнэхээр бас ингээд орчин үеийн олон улсын зураг төслөөр нь зөвлөх хөгжлийг аваад зураг төслийн гаргаад барилга байшингаа яг цаг хугацаанд шинээр бариад одоо ингээд эмчлүүлэгчтэй хүлээж авахд бэлэн юм болчихж үнэхээр юм тийм улс орон даяар бас ингэ бахархмаар бусдад үлгэр дүүрээр болмоор орон нутагт бас ямар боломж бололцоо байгааг харуулсан ийм сайхан төв одоо 10 сарын 1-ээс үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болчихжээ. Дүүргийн төсвөөр ийм сайхан бүтээн байгуулалтыг хийж болдгийн жишээг бол одоо Сүхбаатар дүүргийнхэн харуулж чадлаа. Тэгээ бусад дүүрэг болон бусад аймагуд маань бас энэ эрүүл мэндийн төвийнхөө барилга байгууламжтай бүтээн байгуулалтын ажлыг бол ингэж одоо эндээс санаа авч туршлага авч тийм ээ судлаад хийх боломж дүүрэн байгаа юм байна гэдгийг бол олж харлаа. Тэгээд Сүхбаатар дүүргийн бас энийг санаачилж хийсэн Болормоо дарга болон эдний багийн хүмүүс бас талархал илэрхийлмээр байна. Тэгээ ер нь бол улс орны хөгжлийн тэргүүлэх салбар бол мэдээж боловсрал эрүүл мэнд тийм учраас одоо манай улс ч гэсэн энэ боловсролын салбар эрүүл мэндийн салбар дээр хөрөнгө оруулалтыг сайн хийж байж энэ улс орон хөгжнөө. Зөвхөн ингээ харагдж байгаа байдал нь чинь эмнэлэг түүний дэд бүтэц боловч цаанаа бол ингээ том зургаараа бол энэ бол Монгол улсын
хүн болгоны төлөө тэр дундаа бас яг Сүхбаатар дүүрэгт амьдарч байгаа боловч шууд бус утгаараа бол энэ Улаанбаатарт маш том жишгийг авчирч байгаа ийм том түүх 3.5 дахин бага зардлаар энэ эмнэлгийг ашиглалтанд оруулж байна гэдэг бол энэ бол маш том манлайлалын түүх. Ерөн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй болъё тий төрийн өмчт эмнэлэгтэй болгоё гэсэн санаа бол анх надаас бол төрсөн. За тэгээд одоо 2018 оны давсан орлогоороо 2019 онд одоо суулгаж за ингээд ихний үе шат буюу одоо газар чөлөөлөхтэй тэр дундаа аслагдсан гэр хороололт одоо эмнэлгийн одоо хүртээмж юм уу байсан учраас энэ эмнэлгийг заашгүй одоо Сүхбаатар дүүргийн 145 мянган иргэний өмнө одоо хүлээсэн үүрэг хариуцлагын бол хийх нь өстой зөв юм байна гэдгийг олж харсан. Боломж байна гэдгийг олж хараад энэ дээр бол бүх санхүүжилтийг тухайн одоо жилд нь бол суулгаж за тэгээд энэ том одоо төслийн ард бол гарсан. Өнөөдөр ингээд биелэлээ олсон байна. Тэгэхээр энийг дараагийн одоо 21 аймаг 9 дүүрэгт бас жишг болгож хийж хэрэгжүүлвэл манай эрүүл мэндийн салбар тэр дундаа иргэдэд үйлчлэх одоо үйлчилгээ төрийн одоо эмнэлгийн үйлчлэл тусламж үйлчлэгээ бол маш сайн одоо үр дүнд хүрэх юм байна гэдэг нь бол харагдаж байна. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт иргэн танд хүрч байгаа эсхийг ардчилсан намын бүлэг асууж хилцэж Монгол төрийн бодлогод оруулах системийн шинжилэл хийх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.